За өдрийн мэндэ ажил руугаа явж байна да. За ингэж улаарж байгаад нэг цагаан сарын өдрүүдэд тэнгэрийг өрхнө уу? Зарим үед ч зарим жилд ч бас нэг шиний нэгний өглөө явган шуурга тавиал хүүтэрсэн байдагсан. Тэгтээ яг ясны сагнаас чинь да. Нэг сэтгэл уйг байх нэг шалтгаан байна. Гэхдээ ямар ч ясны өвлийн ард гарлаа да гэдэг шиг. Тэгээд энэ жилч бас цагаан сар хийхгүй өнжигч байгаа учраас сайхан байна. Чи бас тэг сайхан байх юм байна шүү дээ. Зарим үед одоо цагаан сар хийн гэж баярдаг байх чинь зарим үед цагаан сар хийхгүй дээ гэж баярлж шүү дээ. Манай ч юм уу цагаан сараар нэлээх зарлагтай. Бусад айлуудын адил тэгэл басад махшгүй элдв толоо гэд нэлээх явдал судалтай баярлдгийг. Тэгээ энэ жилдээ бол бас нэрэ нэлх хүүхдтэй гэдэг тэрийгээрээ түрүү ярьж хагаад энэ жилдээ цагаан сарыг өнжигч байгаа. Орох айлч багасж байгаа. Нэлхнөөтэй хүүхдэд тэрээд айлсэд хэлтэй биш гээд. Орох айлуудаа хүртэл. За манайх энэ жилдээ бол нэг очиж чадхааргүй байх шүү. Тэгж байгаа хүүхдээ төрнүүлж байгаа тэтэргээд эвтэйг аргалаад байгаа. Тэгэхээр бас нэг мөнгө цаасны асуудал бас гайгүй байна. Хамгийн гол нь мөнгө л багт. Одоо мөнгөтэй бол одоо хамаалт та. Агасар имэйл. Мөнгөтэй л гол нь байна. Мөнгө гадаад гол учир нь байгаад байна. Тэгээ одоо жишээлбэл манай хүүхэд том байсан ч гэсэн манайх цагаан сар ихэд бас явдалтай байна л та. Нүүдэл суудал хийсэн өр зээлтэй 2 ч газар бас өрөө төлж байна, байрны өр байна. Бас пис молын тавилганы өр байна. Тийм учраас энэ жилдээ бол нэлээ манайх бол мөнгөний нэлээ асуудалтай. Гажигдaltaй байгаа. Тэгэл одоо мөн хүүгээрээ түрүү ярихаас өөр арга алга. Тэгэхээр одоо би бол цагаан сар хийхгүй гэж баярлаад байна шүү дээ. Хүмүүс одоо цагаан сар хийнэ гэж баярлаад хахад би бол хийхгүй гэж баярлаад. Тэгэл явж ин да. Ямар сандаа манай ихтер бүр дэлгүүрийн боо авахгүй өөртөө нэг боо хийчихё. Зүгээр хавсаа хийчихье гэд. Тэгээ тэрүүгээрээ жижигхэн өөрхөн юм тавг засчаа. Ясыг бодоод гээд
Тэгээ би тэрийг дэмжиж өгч байгаа байхгүй. Ой зөв шүү. Өөрөөсөө амтлаад хийсэн дараа нь идж ухаж гисэн амар 5 цаасан ч гэсэн хаягийн итгэж мэгээд. Тэгээ хавсаа баагаар бас манай ихтер хавсаа бааг хийж тэрүүгээр нь тавгийн идэгээ засгаа байж байна. За та яах вэ тэгээ бас нэг хүнд хэцүү үеийг бас тавлаа. Хамгийн гол нь хүү маань бас нэг эргүү саруул хийвэн болж байгаа. Одоо нэг хүүхдийн гидсний зангирал гэж нэг хэцүү юм байна. Манай модунаач гидсний зангиралтай байсан. Одоо манай Атила бас гидсний зангиралтай. Тэгээд гидсэн зангирахлаараа уйлаад ойроо орох уйлаад. Тэгээ хүүхдийн гидсний зангирал 3 сар болоод гайг болчихсон юм байлээ л. Тэр үртэл одоо энэ хотоодны шүүрлийн болчихгаа тийм юмнууд нь хөгждөг юм шиг байл. Тэг яг хүүхэд болгон өөр л дөө манай хоёр хүүхдэр хоёулын дээр нь тийм асуудал байна. Тэр нь л хүүхдүүд зовоод тэгээд дээрэс нь аав ээж нар ч гэсэн дутуу нойртой гидсэн базлаа зангираа дүүрээд ахлаар гидсний дүүрээд ахлаар ямар олиг байхад их хөрх юм ялах юм чинь тэгээд манайд бас тийм асуудал байна. Одоо цагаан сарын дараа л гайг болно да. Энэ гүрийж явсараад бас аваа хөөрхөн болчихлоо. Орон 6 онд баярлалаа гэж. 25 он бол яг ер нь явдалтай он байсан ч гэсэн 25 он бол амьдралын маань сайхан өөрчлөлтөд явагдсан. Сайхан он боллоо. Одоо 26 он гал морин жил одоо тэгэл морин жил монголчууд мориндоо мордно гэл байж штэ. Авилгалаараа хойшоо 10 байр ухарчсан, авилгалд идэгчсэн ийм орон бас л ирээд ярих чангаш. Баялагын сангийн үр өгөөж 2030 он гэхэд хүн болгон 10 сая төгрөгтэй болно гэсэн тиймэрхүү шуум тавхаал. Яг энэ би бол энийг бол Монгол Ардын намын нэр хүнд асар их унж байгаа. Маш их унж байгаа. Тог загтгаан дээр ч унлаа. Бензин досон дээр ч унлаа. Дээрээс нь авилгалтайгаа тэмцэж чадахгүй хулгайч нарыг тархиг толгойг илээд байна. Баялагын хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй учраас тэдэртэйгээ бас нэг хилцэл хийж байгаа нэрээр гал унтрааж байна. Бид нар Монгол хүн баялагаасаа өргөөж хүрдэхээс илүүтэйгээр бид нар энэ төрийн энэ авилга энэ хулгайч нартайгаа тэмцэж Монгол орн автоматар амьдралын сайжирчих юм байгаа юм л та. Цэпрэс нь хэдэн зуун сая төгрөг гэрээс нь гарчихсан тийм хүн хүрлээ одоо төрийн өндөр албан тушаал хашаа дээр төмөр замд явж л байна шүү дээ. Бүр зураг телевизээр гарч мараад юу боллоо одоо. Зүгээр хувийнхан цэпнээс асар их мөнгө гарч ирээд манайхан дээр санджлаа баг. Тэр залуучаа одоо авгаан гайлд байдیں гэсэн. Өөрөө төмөр замд бас өндөр албан тушаал эрхэлдэг. Бас л лоббидэж хахуулдаж орсон. Хахуул гэдэг мал юусан авилга шүү дээ. Танил тал. Тэр үртэл одоо сайхан зургатаар гарчсан юу ч удаагүй юм шиг яриа сууж шүү дээ. Маш их хулгайч нарынхаа толгойг илдэг юм л орно шүү дээ. Бус орны байдал бол хүндэл байна. Бид нар эхлээд энэ улсын баялаг баялагын тэгш хуваарлалт энэ тэр гэж ард түмэндээ мөнгө амлахаас илүүтэйгээр эхлээд шудраг ёсныхоо тухай, эхлээд тэр авилга хэд ахуулынхаа тухай, тэр төрийн албыг төрлийн алба болгодог энэ зүйлтэйгээ тэмцчүүл аяндаа тэр байгалийн баялагч нь ард түмэнд өөрсдөө хүрээдэх байхгүй. Бид нар авилгачтайгаа тэмцэж чадахгүй байгалийн баялагын ард түмэнд хуваарлж чадахгүй шүү дээ. Тэр чинь ард түмэнд ирэхээс нь өмнө хулгайлаад байгаа тийм л хүмүүс шүү дээ. Би чинь буруу яриандаа одоо буруу зогссон байж шүү дээ.
Би чи ийшгээ явна шүү дээ. Өнөөдөр чи эхнэрийн заавраар гэдэг шиг өнөөдөр чинь би чинь өөр газар руу явах. Эхнэр маань өмнө говь руу цүнхтэй гэсэн даалгавар өгсөн байгаа. Тэгээ даалгаврыг биелүүлэх гэж явж байгаа. Нөгөө чинь Дэмирч гэсэн нөгөө талаар явахгүй зогсож байна. Гуравдугаар ангийн баруун талаас өмнө говийн унаа явдیں۔ Гэсэн. Тэнд нэг цүнхтэй байна да. Эхнэр маань ганц нэг Америкээс ирсэн цүнх зараад. Тэг яг манай эхнэр ер нь манайхан тэгтээ бас нэг талаараас анзаарч л байгаа. Манай эхнэрийн зарж байгаа цүнх бол ер нь бусад ижил төстэй бараануудаас хамаагүй хямдхан байгаа. Бид нэр анхнаасаа л тэгж ярьсан. Хоёлаа айхтар ингэж үнтэй цайтай ингэж зарж хүмүүсийн дургу хөдлөхгүй шүү. Эхнээсээ л боломжийн үнтэй цүнх зарьяа хоёлаа. Ерөөсөө манайхан ингэ тооцоод үзээрэй. Яг гоо ингэ зарим нэг сонирхож байгаа усуд Америкаас ирж байгаа тэр цүнхнүүд бол Америкийн цаадах тэр хямдралын үнэн дээрээ каргоных нь үнэ гаргаад тэгээд нэг цүнхнөөс нэг 50,000 төгрөгийн л ашиг олдсон шүү дээ чаавас манай ихнэр. 50,000 төгрөг нэг цүнхэн дээр 50,000 төгрөг л нэмдгий. Та нар өөрсдөө бодоод үзээрэй. Цаана ямар үнэтэй байдгөө энэ дээрээ ямар үнэтэй зараад байгаа гэдгийг ингээд бодоод үзээрэй. 50,000 төгрөг нэмдгий. Тэрнээс тэгж нэг хүмүүс айхтар ингэ шуналтаж нугалж барьж тийм сүйд мэд болохгүй. Тийм учраас манай эхнэрийн цүнх бол хамаагүй хэмтгэн байдаг байхгүй. Яаж амьдрал хэцүү болсон манай эхнэр цүнхнийхөө үнийг нэмдэггүй, би барайныхаа үнийг нэмдэггүй. Би одоо ингээд өөртөө зээлтэй хэцүү байна. Тийм байна, ийм байна гэд би барайныхаа үнийг нэмэн штэ. Үгүй штэ би 40,000-аар л явж байгаа. Яг хоо энэ нэг амьдралын энэ өөртөө зээлтэй энэ асуудалтай энэ цаг үе бол түр зүрийн юм аа л гэж. Бид тэр өөрөө өөрсдөө тэгж тайвшруулж байгаа. Энэ ч юм бол түр зүрийн юм шүү гэж. Оге тоя та таван богдын компани уус. Үед. Оге тоя наач айгу амархаж фэйсбүүк дээр таван богдод ороход чинь бол зүгээр ингэ пиркэл гараад ирнэ. Бордолч мордолч бүх юм нэг нууц байж байгаа. Ахын одоо таван богдын утсаар би яах вэ? Одоо би миний мөрөөдлийн мухарт нэг таван богдоос машин авъя гэж. Сая утасны дуудлага ер нь энэ цагаан сараас өмнө. За өнөө маргааш 2, хагасаа бүтсэн 2 гэдээ ер нь 4 ажлын өдөр байгаа. Би хагасаа бүтсэнд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл ер нь эх 7 хоногт чинь тэгээд 2 дахь чинь битүүн 3 дахь чинь шинэ нэг ингээд ингээл явчихна шүү дээ. Тэм учраас одоо ажлын өнөөдөртөө нийлээ 4 өдөр л байгаа. Тэгээ яг энэ барилгаж байгаа улсуудаас надаас сая асууж ин ирж гин үү барьж гин үү. Хүүдий энэ ч бас түгжирч байна. За яг мүлгчил явъя. Замын охин тэнгэр минь ажлаас нь битээ хоцроогооч. Урдгийн охин тэнгэр гэдэг шиг замын охин тэнгэр минь ажил дээрээс очихмаар байна уу? За энэ зун дээр үндэ Нямбатарт найдаж байна. Нямбатар хэлсэндээ хүрээсээ уул нь бол хэлсэндээ хүрээл байгаа. Энэ нэгдүгээр хороод бол Ярмаг хоёрыг холбосон шулуун нэвт замаа тавьчихсан. Энд ганц надад биш олон хүнд хэрэгтэй биш. Тэгвэл гурванжингийн ачаалал багсан, таван ширээ ачаалал багсан маш олон ийм маршрутын ачаалал, замын ачаалал багасгаад байгаа байхгүй. Нэгдүгээр оролоо шууд Ярмаг ордог. Энэ замаа тавиасэ. За тэр туулын хурдны зам амч одоо яах вэ? Тэгээд тэр төсөнд явж байгаа яа гэм бол ямар ч гэсэн энэ жил
Уг нь бол одоо энэ Тэвцийн замаас урж байгаа нэгдүгээр хоолны юу хүртэл нэг зааш нэг шулуун зам тавихад нэг 2-3 км л байгаа байхгүй. 2-3 км-ийн газар байгаа юм. Уг нь их ойрхон байгаа байхгүй. Тэрийгэ тавьчихсан гэгээм. Тэгвэл нэрээс та Нямбатар сүгдэж мөргий. За хөгшөө чи өстө хамгийн чухал юм хийлээ шүү гэж. Хамгийн гол юм хийлээ. Тэгэхгүй бол одоо ингээд яармагч нь ингээд яармгаас явах чинь за сонсголонгийн гүүр байж гин яамгийн гүүр байж дандаа хоёр тийшгээ давх гэж төгжрөөд байгаа байхгүй яг шулуу явдаг юм байхгүй хоёр тал руугаа явж төгжрээд ингээ заваараад байна л да шулуун явдаг зам давчилдаг тийм юм хийчихмээр гэгээм тэгвэл гоё болох гэдэг юм да. За тэгээ Монгол улс тэрний 5 дугаар цахилгаан станцаа энэ Монгол ардын наам унтсан байж байгаа нэр хүндээ босгохын тулд тэр 5 дугаар цахилгаан станцыг барьна үсттэй. Нийслэлтэй хамтраад тэгээд нэг эх жил нэг цахилгааны хязгаарт эдэр гэж тэнэгдэхгүйгээр үнжижээсөө л гэж бодох юм да. Би ч одоо нэг 2 жилдээ 26 он 27 он эдэрт аялалд явж чадахгүй нэ. Урд нь ч яах вэ бас нэг ингэж аяллаа машинуудтай байгаад байдаг байсан. Тэгээд тэрүүгээрээ бас ингэ болгоод тийшээ гэр бүл авч яваад байдаг гэсэн. За энэ 26 онд би чадахгүй юм байна. Ер нь яаж бодсон чадахгүй юм байна. 27 онд ч чадахгүй шинжтэй. Тэгээ байна да. 2 жил одоо энэ хөдөө гадаа явах зуны аяллаа хоош нь тавихаас өөр арга алга. Эхлээд энэ банкны өрнөө салмаар байна. Банкны өрнөө салгах. Гэр бүлийн бас нэг төлөвлөгөө байна шүү дээ. Хүүхдүүдийнхээ учрыг олмоор байна. Маадгоог цэцэрлэгт оруулаад тэлэг бас нэг гайгүй болгох. Тэгээд айл бүрийн эцэг эхчүүд энэ тухай боддог баг. Яг бас нэг гэр орноо боддоггүй зүгээр нэг хэнэггүйтэд өдрийг арга цагаа явж идэг усуд байдгийг. Тийм усуд байдаг л. Тэгээд яаж тэгж яваад байд юм бол гайхаад байдаг. Гэртээр хоол идэж унтаж тэр орчинд амьдарч иж орон гэрээ боддоггүй. Эхнэр хүүхдээ боддоггүй. Ирээдүгээ боддоггүй. Зүгээр ингээл нэг хоног төөрүүлээл тэгээд өөрийгөө баясгаад ингээ яваад байдаг усуд байгаад идэг. Одоо тэгээ хүн болгоны тэр тархитлаганд юу бодогдож яаж явдгийг би яаж мэдэх вэ? Тэгтэл ер нь хар ухаанаар бодвол яаж тэгж явдаг юм бэ? Би бод айгуу дарамттай юм өөрийгөө шаналгасан айгүй их бодлын дунд хүлэгдэж бодлын хүлээсэнд ингэж явдаг юм шүү дээ. За бодохгүй юмсан да гэж бодсон ч гэсэн бодогдоод ингээд байдаг. Тэгээ амьдралын асуудал би энэ урд нэг ярьжсэн амьдрал бол ерөөсөө л асуудал юм байна гэдэг. Амьдрал бол ерөөсөө л асуудал байдаг. Бид нар өхөн ухтлeel энэ амьдралын асуудлуудын дунд явдаг. Ухчихэж л нэг бие сэтгэл амардаг юм шиг байна. Тэгээ нэгийнх нь ард гарчлаар нөгөөх нь гарч ирээл ингээл. Ингээл байдаг. Энэ амьдралын энэ асуудлын тэр урт олсноос ерөөсөө мултрахгүй байна. За яг хөө тэгтээ эвлэлд нэгдэл амьдрахаас сайхан би нэг пост орууллаа. Энэ хатуу орчтонд илгийч нь дэвтэж яваар хүүхдтэй байгаадаа баярлж яваараа гэж. Энэ хатуу орчтонд илгийч нь дэвтээх үр хүүхдтэй байгаадаа баярлж яваа гэж. Нэрээстэй яалтчгүй хүүхдүүдэд харж нэг илэг дэвтэх юм да. Гэхдээ тэдний нэг тийм хэрэггүй тунгалаг байгаа. Тэрийг л харж илгээ дэвтэх. Тэрнээс
Үр хөөгдгөө байсан бол баг өнкрөөд өгөх бах уу. Чанга биш бас. Бас л чанга байна штэ манайхаа. Тэгтээ ингээд бас нэг ганцаараа биш юм уу? Хүн болгонд ийм асуудал байгаа гэж бодохлаа бас нэг үеиг. Чи ганцаараа зовхгүй штэ. Хүмүүс одоо над чиг ингэж гар цасаагаад ярьдаггүй л ихэс хүн болгонд ардталтай. Бас л асуудал бэрхшээлтэй байгаа штэ. Мөнгөний асуудал байна. Харьцааны асуудал байна. Арх дарсны асуудал байна. Хууралт мэхлэлтийн хүчирхийлэл харгислал зодор нүдэрийн асуудал гэдэг маш их асуудлуудын донд хүмүүс амьдарцгааж байгаа шүү дээ. Би бас та бүхнийг бас тэгж бодож байгаагаа гэж хэлмээр байна. Энэ танай гэр бүлийн асуудал бол бусдад байдаг асуудал шүү. Та ганцхан танах биш. Танахаас хэцүү нөхцөл байдал амьдарч байгаа хэдийгээр ингээ харагдах байдлаасаа ингээд амар амгалан жимшиг азтай ерөөлтөө жимшиг харагдж байгаа тийм улсуудын артад өөрөөсөө ч нууж явдаг. Өөрөө бусдаас бүр таг нуудаг тийм хэцүү сэтгэлийн асуудал зөндөө байдаг. Хамгийн гол юм өчтөрөө миний нэг ярьдаг кинотой адилхан. Яг ингээд амьдралаа хамтдаа дуусгах тэр хүнээ заяаныхаа тэр хүнийг олоогүй бол насан туршдаа зовж явдаг. Тэр бол үнэхээр азгүй хөв тавилан чинь тэр хүн хөрөнгөгүй мөнгөгүй байж болно. Мөнгө цаасгүй болох, бизнес нь урагшгүй болох, магадгүй бас нэг өвчин зовлон өвдөж хавдах гэдэг. Тэднээсийг хүн бол даваад гарна. Гэтэ ганцаараа давах хэцүү. Зөв хүнтэйгээ яг л үнэхэрийн амьдралын ачааг нуруундаа үргэлжлэх тэр хүнээ олдсон бол ер нь ямар ч амьдралын саад бэрхшээл бол тавандуу. Ганцаараа байснаас хоёулаа байсан хамаагүй дээр идэх байхгүй. Адаглаад гутарж гунаа сууж байгаад хажуудлаас бас нэг ингээд харагдах хүнтэй байна гэдэг чинь өөр шүү дээ. Харагдах. Одоо ингээд манай ихнэр би бол ихнэртэй бол олон талаар баярлж явдаг. Та бүхэнд баярлж явдаг нь уудагчгүй. Тэр нэг сайхан гоёд нь биш. Манай ихнэр бол миний ямар нэгэн ийм сэтгэлийн нуралт, урамгүй байдал, бус төвсүүдэд гүтгүүл дөрмжлуулах энэ тэр дарамтанд дор орцсон байхад эдгээр надад айгүй урам өгөж, сэтгэлийн минь хөнгөлж, намайг айгүй гоё ингэ сэтгэлийг хөнгөлж ингэж идэг байхгүй. Ганцаараа байсан бол хэцүү шүү дээ. Тэрийг даваач үгүй ч. Тэгээ ихнэр маань надад ингэ сайхан өмг түшиг болж явдагт би амар баярлалаа. Тэрнээс ганц хүний амьдрал бол ганцаараа энэ хатуу урчлан давна гэдэг бол бас л чанга штэ. Дээрээс нь үр хүүхдтэй байна гэдэг бол одоо ингээд нялх хүүхдээ Атила гарснаас хойш манай гэр бүл бол өстой амар гоё болсон шүү дээ. Гоё яглаа ингээд нялх хүүхд юм чи уйлах барих гидсэн дүүрх мөрөх гэж янз янзын байгаа л та. Гисэн хэдий болооч гэр орон маань өстой мод унаатай байж байгаа ч л манайх чи айгүй их завгүй тийм айл байсан шүү дээ. Одоо Атилатай болцсон чинь Атилаачаа одоо өстой нэг хайр хөдөлгөөл нэг орилоод яста нэг манай гэр нэрэ унттлаа гэж хэлэхэд хэцүү юм бүр 24 цаг тийм биш үү. Шүн чинь тэгэл 2 3 удаа хуур айлах барих гэл амар заавгүй бүр шөнийн нойр нь хүртэл заавгүй. Хажуугаар нь модуна ч бас дүүтэйгээ байрсаж ирэхлээл. Зарим үед хоёр талд би Атилагаа тэрвэл манай хүн модуна тэрвэл тэгэл чи одоо наад модуна ч одоо зүнэг агаа уртсан байхад
Яагаад хүүхэд эрхлүүлээд байгаа юм гэдэг. Гэхдээ яах вэ хөөрхий тэгээ одоо ийм хөөрхөн хүүхэд нас нь тэгэл ахиж ирэхгүй штэ гэд манай ихнэр ярьдаг юм бол заримдаа их гоё байдаг штэ. Хөөрхий модонооч одоо ийм нялхаараа ахаад ингэж ийм байж чадахгүй штэ. Ийм байгаа үед л жоох эрхлүүлээд авъя гэл. Нөгөөдг нь буур мангуу балаа болчихсон. Дай болчихсон. Тэгээд нэрэ бодоод үзэл хүүхдүүд тэр нэг нялхын тэр нэг гоё байх үе нь хөөрхөн байх үе нь ахиж заяахгүй л дээ. Тэгээд энэ манай гэр бүлийг гэрэл эргээтэй болгож байгаа. Өөр хүүхдүүдтэй л талархах юм да. Амьдралын стресс бухимдлыг мартуулж байгаа. Амьдралын нэг муухай заваан байлаарыг. Тэрнээс хүүхдүүд том болчихсоо одоо тэгэл ингээд хүүхдүүд томрох тусамд гэр орон чимээгүй болдог. Хүүхдүүд аав ээжтэйгээ ярих нь ховордоод гар утаснаас нөхөд тэгээ хувийн орон зай эрхчлөө яриад ингээд эхэлж байгаа юм чи. Хүүхдүүд чи 91 нэлэх байх үедээ л элен далангуу нөгөө инкри сайхан гэдэг юм чинь бүгд байд юм байна шүү дээ. Бүр ингээд гэр бүлээсээ хамааралтай өөрийн тоохгүй болохоор гомдож момддог. Тийм үе чинь хүүхдийн нэлэх балчир үе л юм байна шүү дээ. Цэвэр хамааралтай байна чинь. Хэсэггүй хугацаанд хусаад. Бүчорт энэ чинь нэлээд халуун багчлаа. Бар партагд хадсан шүү дээ. Би ер нь тав хүнд уриалж байгаа шүү дээ. Өөрийнхөө араас оруулах гэдэг. Юу гэж уриалж байгаа гэхээр 40-оос хойш наснд ер нь боломж олдооны төрөөрөө гэж. 40-оос хойш наснд ер нь боломж эрүүл мэнд чинь болцоотой бол ер нь бол ерөнхийдөө 40-оос хойш наснд бол хүмүүсүүд амьдралд нэлээд зэгцэрч штэ. Залуугийн үе шиг тийм юу биш штэ. Залуу байх үе шиг тийм яхаа мэдхгүй учраа олохгүй тэгж явдаг нас биш дээ. 40-оос хойш насн чинь орлого нь мөнгө яаж олох уу, яаж амьдрах уу, адагдаад орон байрны асуудал ч гэсэн баг зэгцсэн зэгцэрчсэн тийм үе шүү дээ. Тэгэхээр ер нь эрүүл мэнд чинь боломжтой бол 40-оос хойш наснд ер нь хүүхдтэй болвол тэр жаргал шүү. Тэр үнэхээр жаргал. Дахин амьдрсан юм шиг л болно. Ахаа шинээр амьдарч байгаа юм шиг л болно. Бид нар залуу насндаа олон анзаарахгүй явж исэн зүйлүүдийг өөр хүүхдээс олж хардаг байхгүй. Залуу насндаа бид нар хүүхдийн тэр сайхныг ер нь анзаардаггүй шүү дээ. Өөрсдөө хүүхд байдаг учраас. Ер нь би тэг бодоод байгаа тийм байт юм бэл. Бид нар өөрсдөө хүүхд байдаг. Тэгээд 25 6 нас чи хүүхд нас шүү дээ. Хүүхд шүү дээ ер нь бол. Өөртөө амьдралыг мэдгүй ухаан санаа төлөвшөөгүй хүн гэж юу вэ, хүүхэд гэж юу вэ, амьдрал гэж юу вэ гэдгийг юусэн мэдэхгүй. Тийм усууд чинь хүүхэд өсгөнө гэж алингаа алддаг юм байна те. Өстөний зөнгөөрөө дураараад юм болдго юм байна. За тэгээд нэг 40-оос хойш нэг жоохон ухаан суугаад бас нэг юмны учир начрыг ойлгодог, бас нэг хүн гэдэг юм бузар байдгийн, буян байдгийн гэдэг бүх юм бузар буйнаа ялгадаг болоод хүний зан авир энэ амьдралын хатуу хүүтэг туулаад энэ чи бас нэг 20 наснаас хойш 20 жил амьдарчлаа шүү дээ. Бас нэг урдны хүүхдүүдээ бас өсгөөд хүүхэд чи юм байдгийн гэж мэгээд. Ингээ мэдсэн байхад манай хүн гарч ирсэн явж байна. За көгшөө. Түгжрээтэй л байж шүү. Нөгөө өмнө говь руу чинь явж байна. Өмнө
нь говийн дайвар л учна л. Тэгэл ер нь бол 40-оос хойш хүүхэдтэй болох ер нь дахиад шинээр амьдарч байгаа юм шиг амар гоё. Хүү тэр нэг хинц хүүхэд чинь л ухаантай байдаг, хэрсүү байдаг. Айл гэрийн бүрстэ нандин эрдэн сувалд шүр болдог гэдэг чинь ер нь хүний юм шиг үлээ. Хүүхдээс бүр чин сэтгэлээсээ мэдэрч байгаа байхгүй. Бүр чин сэтгэлээсээ мэдэрдэг. Тэгээд тэр том буцаага анианар нь ч гэсэн тэр нэгэнгээл дүмбигээл дүлийрээл чимээгүй болж исэн гэр орон чинь ам ороод бүгдээрээ л тэр нэлхантан дээрээ бүгдээрээ овоороод бүгд л гараад амжуулаад тэгээд бүгдээрээ хайрлал тэгээд нэг хүүтэн хөндөө ингээл хов ховоо бодож исэн гэр бүл чинь буцаж нэгдээл буцаж нэг гэр бүл болоод би дахин хэлж штэ ахаад чинээр амьдарч байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг гэж гайхамшигтай сайхан мэдрэмж болж игэл тэгэр тэгээд дахиад өхөл хүртлэх явах тэр зам чинь өхөл хүртлэх тэр цаг хугацаа чинь ч гэсэн өөртөө зориулах цаг хугацаанаас гадна бас үр хүүхдийн харж хандах үр хүүхдийн тэр хинч хүүхдийн хүн болох тэр ариун үлс гэж байгаа шүү дээ. Тэр ариун үлсэд зориулагдсан шүү дээ. Гоё шүү дээ. Бидэрт ганхарч суух тийм цаг хугацаа байхгүй. Хүүхдийн төлөө гэж. Тэгрээ манах. Тэгэхгүй тэгээд хүүхдийг царай алдаад над дээр авчирсангүй тэгсэнгүй юмсангүй гэл яа хүний хүүхэд хөрөнбөөртэй хэдийгээр эмээ өвөө дээр байгаа ч гэсэн тэгэл ерөнхийдөө ямар ч шайлын хүүхэд ер нь өөрийн төрсөн гэр төрсөн эцэг их цаашаа хандлагатай л байдаг. Тийм учраас хүний хүүхэд хөрөнбөөртэй гэдэг үг гарсан шүү дээ. Тэрнээс хаамаагүй хүний хүүхдийг аваад хижээгээд байгаа юм биш. Өөрийн хүүхдээс гарсан ач зээнэр ч гэсэн ерөнхийдөө тэгээд өөрийн гэрлүүгээл өөрийнхөө эцэг их рүү байдаг байхгүй. Эмээ өвөөдөө үлддэггүй. Хизээч үлддэггүй. Цаашаа л явдаг. Одоо тэгээ ингээд олон жилийн дараа ингээд эргүүлээ бодоход юм амьдралын утга учир гэдэг маа хүүхэд л байдаг юм байна дөө. Гэхдээ тэр хүүхдийг өсгөж мундаг хүн болгох биш. Одоо юу гэдэг хүүхдийн сайн сайхныг харах марах тийм мундаг тийм байх биш. Зүгээр хүүхэд хажууд байна гэдэг бол энэ амьдралыг гоё утгатай болгож идэг. Хүүхэд хажууд байна. Тэр хүүхдийн тэр сайн сайхныг хүүхдийн тэр нандин сайхан болгоныг үзэж амьдрна гэдэг маань бол тэрийг үзэх тэрийг хүртэж амьдрах гэдэг бол энэ амьдралын гоё утга учир юм байна. Тэрнээс нэг хүүхдээ нэг мундаг хүн болох гэж зүтгэх мүлгэх бол дараагийн асуудал. Тэр бол дараагийн л асуудал. Зүгээр том хүмүүсийн энэ том хүний амьдрал дотор нэг бяцхан хүүхэд байна гэдэг бол биднээс амьдралыг айгүй гоё утгатай болгодог, утга учиртай. Энэ хатуу орчлон хатуу амьдрал энэ хүүтэн хүндээ харьцааг их гоё зөөлөлдөг. Амар гоё зөөлөлдөг. Маргалж исэн учраа ойлгохгүй бие биендээ тунжсэн ихнэр нөхөр хоёр хүртэл хүүхдээсээ олоод эвдэрдэг. Хүүхдээ хараад бие нэгэ уучлдаг. Хүүхэд сонсч нь хүүхэд айж иччин хүүхдийн хажуу тэгж болохгүй гэж хүүхдүүд маань биднээсийг өөрсдийг хүмүүжүүлдэг. Хүүхдүүд маань эцэг их биднээсийг өөрсдийг хүмүүжүүлж байгаа байхгүй. Одоо жишээл би гэртээ тамхи татчих чадахгүй шүү дээ. Модуна гарсан сойш би тэгээд модуна гарсан сойш бас яг нойлдоо тамхи татдаг байсан. Бас нойл мэлдэ тамхи таа бас нэг. Тэгсэн чи одоо атилаа гарсан сойш бүр нойлдоош тамхи татгаа болчихсон. Одоо бүр дандаа гарч байгаа шүү дээ. Дандаа гарч татдаг. Намайг хүмүүжүүлээд байгаа байхгүй. Яг гэртээ энэ өндөр дуугаар шанга манга ярихгүй байгаа шүү дээ. Энэ бол ярихгүй. Хүүхэд айчин жочч чинь унтж чинь тэгж чинь ингэж чинь гэл.
гэр орон хүртэл одоо ийм зөөлөн болж байгаа байхгүй амар зөөлөн чанга дуугаар модунаг хүртэл чанга битээ орил дүүнс унтж байгаа дүүгээ айлгачна гэл гэр орны хүртэл ийм зөөлөн болгож байгаа. Тэгэхээр хүүхэд бол биднээсийн амьдралын утга учир гэдэг маань би дахиад хэлье. Бидний гар төрүүлсэн хүүхдээ мундаг болгох айхтар болгох хэлтэр тэр бол хоёрдугаар асуудал. А зүгээр бид тэр ингээд хүүхдэд хажууд байна гэдэг маань биднээсийн амьдралын гоё утгатай байлгах юм байна. Тэрийг л ойлгож байгаа байхгүй. Хожуу ойлгож байна дөө. Хүүхэд гэдэг амьд биднээсээ хажууд байхад л зүгээр хажууд байж хахад л хангалттай байгаа байхгүй. Зүгээр бидний хажууд байж хахад л хангалттай. Тийм ээ. Хүүхдүүд томроод гэрээ орхиол ингээд одоо ч өөрөө орхисон шуу гэдэг чи тэгээ явчлаар гэр ороо айгүй эзбүрдэг. Би ч урд нь тэгээд бас ингээд хүүхдүүд маань яваад өгсөн. Тэгэхэд болоостай бүх юм утгагүй болд юм л утга учиргүй болоод нэг тийм хаягдсан гологдсон мэдрэмжтэй. Сэтгэлс давах юмгүй болж байгаа юм чи. Мөнгөгүй төгөрөхгүй хоол ундгүй байж байгаа бид нар бол тисэл хүүхдүүдтэйгээ байж байгаа тисэл амьдрал хийсэн. Би чинь тийм цаг хугацааг зөндөө олон жилийг тэгж давсан шүү дээ. Мөнгөгүй байсан, хоол ундгүй болдог үеуд байсан. Хоц сунар муутай байсан. Тэгж одоо хүүхдүүд хажууд байж байгаа бол тисдэг, шүдээ зуух шалтгаан, шүдээ зуух амьдралын төлөө тэмцэх шалтгаан болж байгаа юм чинь. Хүүхдүүдэд хараал. Тэгээ хүүхдүүд маань яваад өгснээ дараа ганцаараа оцсны дараа бүх юм утгагүй. Ямар ч тэмцэх зориг ирмэлзэл байхгүй. Би одоо ингээд ганцаараа хардхагоо тийжээ яваад байдаг усуудыг ойлгоо. Хүний төлөө амьдрах шиг гоё юм байхгүй шүү дээ. Хүүхдийн төлөө амьдрах, хүний төлөө амьдрах чинь хүний амьдралыг, хүний сэтгэлийг хамгийн их хурцлж идэг, хамгийн хатуужлыг өгж идэг. Одоо энэ өргөдлөхөөс маш олон эмэгтэйчүүд ямар их сэтгэлийн их өндөр хаттай байна. Хүүхдээ хараад тэр сэтгэлийн тэр хамаг чин зориг тесэр хатууч чи хүүхдээс л болж төрж байгаа шүү дээ. Хүүхд ер нь хүний тэгж гоё хүмүүжүүлдэг, тэгж их гоё амьдралын утга учиртай болгож идэг тийм л амьтад юм. Тэрнээс зүгээр ингээ хар толгоогоо тийжээгээд өөрийгөө хооллоод, өөрийгөө хувцлаад тэгээд хинч хамаагүй хэний ч өнөөс хариуцлага үлээхгүй ингээ явж идэг устай гайхаад идэх байхгүй. Яаж чад хамгийн гол ямар утга учир байгаа зөвхөн өөрийнхөө хотоод тийжих гэж амьдрал оршин гэдэг бол зөвхөн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангаж энэ амьдрал дээр оршиж гин гэдэг бол ёо энэ яста цагдашгүй хуваа хичээс арчааг үзэл байхгүй. Тэг хүүхдийн төлөө байна гэдэг бол сайхан доо сайхан. За яана тамны энэ гурвжингийн гүр мөрлөл бол ирээд хэрэггүй юм биш. Ой миний дайвыг үзэж байгаа манай өнөөдөр над дээр бариулах гэж байгаа хүмүүсээ нэг цаг магийн үед ирвэл ер нь болчгоор шинжтэй шүү. Ядтаа нэг 12 хагас магсын үед ирвэл тэгэхгүй бол одоо гурвалжин бод ер нь чангал байна. Яг гоо жоо мүлгчл байна л та. Авууштай гадаа бол яста яг хавар шиг байна. Хачин сайхан байна уу? Хачин сайхны хувьд л хачин сайхан байна. А төгжрөл бол авах юм алгуу тамнэ. Яа одоо тэгээд нэг 2 жилийн дараа Атилаач одоо тэгээд яг л Молдоныг араас орно шүү дээ. Одоо нөө сэтгэлийнхээ хатыг л бэлдэж яхаас. Молдоноор нэг арай нэг жоохон уучраа болоод сургууль мургуулд орж мараад. Би одооноос хэлж байгаа. За өгшөө Молдоны 1-р ангид ороход би өстой ёстой хавирахгүй шүү. Боди чим чи тэр 1-р ангийнхан тэр юуг нь унших,
бодох тэр юмтэй чи ноцод дээр огш. Эцэгхийн урд нь чи ч гэсэн очоороо. Би чамаас үгүй тэр энийг л гуй. Би ямар ч байсан тийм юмд орохгүй шүү гэж. Зүгээр одоо миний зүрхт исэхгүй. Одоо ямар ч нэгдүгээр ангихгүй зүгээр гэртээ байж байгаа модунаа ч л өстой жинхэнэ алж шít. Ингээд хүүхдтэй суугдаар машин гарууд энийг аваа, энийг надад аваад өгөөч аваа, энийг надад маймаа гэдэг өгөөрэй, надад маймаа хизээ өгөх итрэж мэгээд өстой. Гой ч ямар шунлын тип болсон хүүхд вэ гэж. Ямар сайтай. Тэгээд аавыгаа нэг нохоо бол гээд нэг нохоотой хүүхдтэй кино үзсэн чи аавыгаа нохоо бол гээд. Тэгээд нохоо болж байгаа байхгүй. Нохоо болоод нэг удаагүй байжсэн чи аавыгаа морь бол гээд. Тэгээд гэртээ одоо нохооч болоод морьч болоод тэгээд байж штт. Нохоо олттой зүгээрт нохоо олохгүй бас хуц нүрээ ингээс хамард өдриж мэгээд. Гайтай нэг яах вэ бас боломжийн хойд манайхаа би бас хөөрхөн явсаар хагаад 12-т амжиж мэдхээр байна. Дажгүй шүү. Амар хурдан сэтгэлээр унсан байна sorry. Бас боломжийн өрөөд ирлээ. Жинк манай модоноо жинки миний элдвэрийг бол жинхэнэ хангаж байгаа байхгүй. Гэхдээ тэр нь тэгээ айгүй жаргалтай. Хамгийн гол нь би тэрэн дээр нь жаргаад байгаа байхгүй юу. Тэгээ модоноо нэг эмээ өвгөн дээр 2 хоноход манай гэрст чив чимэг болж. Одоо нэг Атила гарчихсан. Атиланы гаагуу гэдэг байгаа гэхээс ерөнхийдөө нөгөө нэг пижгэнжидэг хөө тэр нэг хэдэн өрөөгчөнд дамжаад та нэрэ. Дугуйтаач нэг гусаад нүцгэнч нэг гусаад гүүж одоо хоппа гэж хариж мараагаад тэгээд нөгөө хоппагаа харихтаа нөгөө туняа муутай шүү дээ манай моднооч үеийнхнийг одоо хоол олигтой идэхгүй тэгээд дэндүү хөдөлгөөнтэй очиж турхгаж аваас тэгээд хүлэн туняа мөдө хоппагаа хөрөхлөө харихлаараа унчих гад хөл дээр унчих гад тэрнээс нь хүү битээ хараа гээл тэгээ зүгээр харахгүй бас нэг машин шин тавьж байгаа машин шин дээгүүрээ хаппа гэж хариж мараагаад та. Алчин дөө алчин. Жинхэнэ дачхинж байгаа байхгүй. Яг гурвжигийнхэн үүрэндээ гайгүй шүү дээ. Оо би 12-т амчих юм байна. Амчих юм байна. Ана маажгаа бол тэгээ хүүхэд ийм сонио айгуу сонио янз янзын юм ингээд өөрөө зохиогоо сурчих. Одоо модунууд одоо битээр зааж өгөөгүй шүү дээ. Тэгж жагаад ингээд тоглоомоор тоглож байгаа өрдөг тоглоомоор аавтайгаа тоглоно гээл. Тэгээд миний хөө өөрөө тоглоомоо өрчихөө гэхдээ яа толгоо өвдөд энэ шиг. Одоо толгойн өвдөхээр энэ болохоо байдаг гэдэг имийг одоо хин заагаад өгцсөн. Эмээ өгөхөө яваад ирсэн тийм сурчсан. Тэгээ миний хөө тоглоомоо өөрөө тоглосон чи яа толгой өвдөд энэ хоёулаа тоглоё гэж байгаа байхгүй. Толгой өвдөд ингэ. Тэгснээ энэ гарны энд өвдөд массаж хийгээд өгөх гээд. Тэгээд орон дээр хэвтэж аавар массаж хийн бас. Хөлн дээр нь, гидсэн дээр нь, нуруунд дээр нь бас ингэж массаж хийлгүүлж мэлгүүлдэг. Одоо тийм хачаа юм. Одоо манай ажил дээр миний ажил мэж хараагүй шүү дээ. Тэгээд эмээ өгөхрөө яваад тэгээд нэг тийм сураад ирсэн. Зүгээр нэг ингэж нэг минут секунд зүгээр байхгүй байхгүй. Тэр гунтглаар л нэг чимээг бол. Тэрнээс ш яса ядран цуцсан нэг хэсэг хугацаанд нэг хэвтэн гэсэн ойлголт байхгүй. Пи яасан ч батарейн дуустгүй юм гэмэрсэд. Амар хөдөлгөөнтэй. Одоо нэг намраас хавраас цэцэрлэгт явуулъя гээл. Севтлоночко одоо тэр харин тэр цэцэрлэгийг чинь бодоол
3 сар гаргаж жагаад жоохон дулаар болж жагаад цэцэрлэг жоохон явуулд хил амын жоохон сайжруулахгүй бол дээрэс нь жоохон уудаг нь гаргахгүй бол эсвэл нөгөө дүү дээрээ очоод дүүгийнхээ хацар мацраа илдэв долоо юм шахаал игдүүн хөдөлдөг юм уу яа гэх дүүгэл нөгөө түмүн яах вэ жаавас тэгээд мөмөө чи дэшаар ивж байгаа юм чинь овоо нөгөө тэнийг бас шээсийн цэвэрлээд мөмийн өгчөөд нэг дээш нарууд ивдэглээ модноо дахиж хацар мацраа шахаж махаад гол гарнаас нь базаа татаад манай гэр орон гэж нэг тийм дайн дажингийн байдалтай л байна. Тэгээ заримдаа ингээд нэг ажил руугаа явж ийн гэдэг нэг машин дотроо нэг тамхиа татаад копигоо уугаад ингээд явахлаа нэг юм ад жаргалтай байгаа байхгүй. Нэг жоохон ч гэсэн бас нэг ингээд өөрөө ирхчлээтэй. Дандаа бичмээ татлаа чинь мөн зүрхээр явчих гээд шүү дээ. Нэг жоохон ч гэсэн ирхчлээтэй ингээд хөргөө яваад байна. Надад бас жаргал байна. Зя сабарууд ирсэн шүү. Нөгөө альбарлууд наа тэр юм шиг байна. Тэнд би ч бас нэг өмнө говь руу нөгөө ч мөн биттэй. Өмнө говь аймаг. За манайхаа ямар ч байсан би ажилдаа бол 12-т очих юм байна. За манайхан тэгээ өдрийн ажилдан одоо яагаад гэвэл би уцаалж буух гэж байна. Нөгөө тохоо альбартныхан зураг мургийг аавна. Я цагаан сарын бэлтгэл ажилд нь бүгдэнд нь амжилт хүсье дөө. Тэгээ хүүхэд гэдэг амьтан биднээс энэ амьдралын гоё гэрэл гэгээ юм даа гэж. Сонсдог удаа тань хурдан өрөөд ирлээ.